бүрдүүлэх ёстой. За энэ тоног хөрөмжөн дээр тавьсан битүүмжлэгийг компани эзэд захирлууд халбаны хүмүүс хариуцна. За бас тэмдэггийн бүрэн бүтэн байдалд нь бол Архангай аймгийн Цэнхэр сумын холбогд халбан тушаалтнууд бол хяналт тавьж ажиллана. Ялангуяа засаг дарга байгуулагчны байцаагч байгаль хамгаалагч. За дараагийн нэг зүйл болохоор юу хэлэх вэ гэхээр бол ач холбогдолтын тухай хуулийн 53-ын 3 заасан байгаа. Тусгай зөвшөөрөл тусгагчнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин хамгаалах уурхай хаах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж байна. За тийм учраас та бүхэн бол одоо энэ дараа нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой. За мөн дараагийн нэг зүйл бол тэр ордын нөөцийн хөдөлгөөнийг хийж төрийн захиргааны байгууллагуудад хөрвүүлэх ёстой. За бас нэг зүйлийг анхааруулхад бол одоо нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэж явахдаа хөдөлгөөн хамгаалалт аюулгүй ажиллагаа эрүүл ахуй норм дүрм хууль тогтоомжийг бол чанд баримтж ажиллах ёстой шүү гэдэг зүйлийг хэлье. За тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ цаг мөчөөс хойш бол одоо ямарваа нэгэн ашиг нутгуудын ашиглах олборлох үйл ажиллагаа байхгүй. Хэрвээ ийм үйл ажиллагаа явуулах юм бол эрүүл хуулийн 24-р зүйл заасан гэмт хэрэгт холбогдох болно гэдгийг бас сануулж хэлэх зүйтэй хаа гэж бодож байна. Ямар зүйл хийх ёстой, ямар хэмжээний одоо стандарт байж шаардлага хангаж. За ер нь бол нөхөн сэргээлтийн ажлыг бол одоо нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх стандартууд бий. 2008 онд батлагдсан стандартууд байна. Энэ стандартын дагуу хийж гүйцэтгэх нь за хийж гүйцэтгэсний дараа бол аймгийн засаг даргаас томилогдсон комисс хүлээж авч ингээд энийг бол цаашд нь тухайн зорилтоор нь ашиглах ёстой. Бол угсан нөхөн зөөр шороогийн буцаагаад буулах байдлаар тэгэхээр Монгол улс уул уурхай нөхөн сэргээлт хийх Монгол улсын стандарт байгаа. Стандартын дагуу бол тухайн эвдэрсэн газрыг бол техник нөхөн сэргээлт хийх ёстой. Дараа нь энийг хөрсжүүлэх ёстой, ургамлжуулах ёстой. За энэ бүх стандартууд нь хангагдсан хэсгийг нь ажлын хэсэг комисс үзээд хүлээж авах хэсэг шийдвэр гаргана. За хэрвээ хүлээж авах шийдвэр гарах юм бол улсын байцаагч нэг үнэлгээр хүлээж авах хэрэгтэй ийм хуулийн процедур байна. Ерөнхийдөө болон туслагдсан талбай дээр бол нинжа нар гэдэг юм уу бишил уурхай эдгэлэгчид иргэд бас хууль бусаар орох үйлдэл гаргах юм нөхцөл байдал үүсч болчихгүй тухай яригдж байна. Энэ байдлыг яаж хангах вэ? Энийг бол одоо би түрүү хэллээ. Хэрвээ хууль бусаар аштмалтмал олборлох юм бол эрүүгийн хуулийн 24-р зүйл заасан гэмт хэрэг үйлдэж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдэх тохиолдолд энэ холбогдох хууль хяналтын байгууллага бол эрүүгээс гэж шүүхэ шийдвэрлэнэ гэсэн үг. За энэ тохиолдолд бол 1-5 жил хорих хялтай байдаг. За 5400-аас 27000 нэгжээр мөн торох хэрэгтэй байгаа давхар. Энэ мөнгөн дүнгээр авч үзэх юм бол 5400-аас 27 сая төгрөгөөр торгоод 1-5 жил хорих хялтай гэдэг ийм хуулийн залттай байдаг. Одоо энэ аж ахуйн нэгжүүд чиглэлээр юугаа хийхгүй одоо нөхөн сэргээлтийг хийхгүй юм. Шүүхээр шийдээд нэг шийдвэр гаргана гэж. Яг нь ер нь бол нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Энэ бол хариуцлага